За сайн байцгаана уу. Өнөөдөр 5 сарын 23-ны өдөр их багш бурхан багшийн их дүүцсэн өдөр байгаа. Буян ном хийхэд маш их буян аривждаг өдрийг одоо сонгоод Монголын уулчтын холбоо экологийн цагдаагийн албатай хамтраад ингээд 108 суургыг одоо Эверестэд амиа алдсан 2 ирэлхийг уулчтад зориулаад ингээд хийж байна. За өнөөдөр бараг 10-аад клубийн маш олон хүмүүс ойролцоогоор нэг 200-аад хүмүүс цугласан байна. Тэгээд бүгд энд уулчтаа яриа авъя. За өнөөдөр манай уулчин продюсерийн гэргийн маань болон бусад гэр бүлийнх нь ирээд ингээд мод тарих үйл ажиллагаанд ингээд оролцож байна. За тэгээд Пүүжэд маань зориулаад энэ хөдөлгөөгийг санаачлан зохион байгуулж байгаа уулын үндэсний холбооныхандаа баярлалаа. Мөн энд мод тарихаар ирсэн бүх хүмүүстээ талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүлж байна. За маш их баярлалаа. За сайн байна уу. Өнөөдрийн үйл ажиллагаанаас одоо сэтгэлдээ хуваалцаад 2 одоо уулчныгаа дурсаач гэж танаас хүсэж байна. За сайн байцгаана уу. Энэ уулчин өрөс өрөмтэй хамт бол би хамгийн анхны өндөр ууланд хамт явжсэн их богд ууланд. Тэгээд хамгийн анхны ууланд мөн зааварлаад миний багш шиг гоё хамтрагч шиг явсан. Тэгээд тэрнээс хойш зөндөө олон ууланд хамт явсан. Тэгээд ах トゥ шиг болоод гоё сайхан нөхөрлөжсэн дүү маань бас өөрийнхөө хүсэл тэмүүллийн төлөө үнэхээр баатардаг үйлстэй бидний хувьд бол үнэхээр дурсахад. Тэгээд дүүгийнхаа дурсахад зориулаад бас юм цэцэрлэг хүрээлэнд мод тарих үйл ажиллагаанд оролцож сэтгэл маш хангалуун байна. За маш их баярлалаа. За өнөөдрийн үйл ажиллагаанд ирсэнд баярлалаа. Тэгээд энэ хөө үйл ажиллагаанд одоо 2 уулчныг таньдаг байсан уу? Эсвэл ингээд буян одоо сэтгэлээрээ ингээд хүрэлцэн ирээд энд оролцож байна уу? Манай клуб бид нар клубээр нэгдээд Хүнөө ахин клубээр нэгдээд ийм сайхан мод тарих хүмүүсэд нэгдэж байгаад баяртай байна. Мод тарих гэдэг чинь угаасаа байгальтай ээлтэй ногоон бүсийг бий болгочихно гэдэг чинь маш их орондоо хойч ирээдүйдээ ер нь хэрэгтэй тийм буйныг үлдэж байгаадаа маш баяртай байна. Манай клубын зүгээс 2 уулчтандаа ер нь дараачийн үйл ажиллагаа болон бүх юм дээр хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү гэдгийг үүгээр дамжуулаад хэлэхэд. За маш их баярлалаа. За сайн байцгаана уу. Сайн байна уу. За өнөөдөр ингээд 2 уулчтандаа зориулсан дурсгалын мод тарих үйл ажиллагаа болж байна. Тэгээд одоо 2 уулчнаа таньдаг байсан уу? Гой дурсамж байвал хуваалцаач гэж асууж байгаамаа. За би болохоор өсгөө ахтай 16 онд дэлгэр хаан явж исэн. Тэгээ 17 онд болохоор хүйтэн бас яг нэг баг болж бас явж исэн. Тэгээд пүүжигээ болохоор манай клубын мөнх цуулын нөхөр гэдгээр ерөнхийдөө бол мэдтэй устай явдаг. Тий 2 уулчин бол ерөнхийдөө дандаа өсгөө ахыг бол илүү ер нь таньдаг байсан. Тий пүүжитэй болондоо мэдтэй устай манай зулагийн нөхөр гэдгээр сайн. За баярлалаа. Харамсаж байна, бахархаж байна, хүндэлж байна. Ийм сайхан хүмүүсийн дурсгал нь болоод үлдгээсэ гэж бодоод бид нэр ирсэн. Энэ ингээд дурсгал болоод үлдээсэ. Ийм олон хүн ирсэн. Тийм дурсгал байна л гэж хэлж байна. За баярлалаа. За өнөөдөр үйл явдалд одоо хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгээд 2 уулчнтайгаа холбоотой гоё сайхан дурсамжийн талаар зүгээр ярилцж байгаа юм. Тэгээд гоё хуваалцах дурсамж сэтгэл байна уу гэж. Өсгөө ахтай хуучин нэг клуб байсан. Би анх 2011 онд 10 сүүлдээ уул руу хахад өсгөө ахтай талжсэн. Тэгээд ачаалан туултай клуб руу орж явахад өсгөө ах гоё найз хүн байдаг байсан. Пүүжгөө сайн таньдгоо. Уудаж байгаагүй. Газ удаа харжтайсан та. Ярилцаагүй. Өсгөө санаад байна. Мундаг сайн хүнж тусгаг хүмүүс. Өсгөө. За баярлалаа. хамт одоо нэг клубт ууланд алхаж явдаг байсан. Өөрөө л юм намайг бас анх яваад сургасан хүн.
Тий, тэгээд ер нь юмыг эхнээс нэг зааж өгөх их дуртай. Ер нь их нийтж хүн шүү дээ бас тий. Маш сайхан тийм сэтгэл сайтай. Ер нь мундаг үнтэй болно. За баярлалаа. Тэгээ өнөөдөр бид нөгөө термотек компанийнхаа захирал болон тэр ууланд цуг гарсан залуугийнхаа тусгал зориулаад бас 108 шиг мод суулгах тийм ажилтай явж байгаа. Тэгээд захирал маань бас их хичээнгүй тийм нийтж их шаргуу дайчин хүн байсан. Тэгээд бас ийм олон залуучуудыг хүмүүжүүлж бас хамтарч ажиллаж ирсэнд баярлалтай бахархдаг та. За баярлалаа. За өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд ерөнхийдөө одоо энэ үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн одоо дурсамж сэтгэлдлийг ингээ хуваалцаа явж байгаа маа. Та хэдээс одоо сонсон 10 жилийн хүүхдүүд юм шиг байна те. За. Сошиалч мэдээлэл аваад ирсэн. Тэгээд төчнийн зах хуулийн 12 дугаар ангийн ингээ хамт олон ингээ 38 ингээ төвчүүлээ ингээ бүрэлдэхүүнээр бөөн дээрээд ингээ үйл ажиллагаанд оролцож байгаад бол амар ажралтай баярлалсан байна. За. Яг л За сайн байна уу. Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байгаад баярлалаа. За тэгээд хоёр уулчныхаа ерөөхдөө нөгөө уулчтайгаа байсан таньдаг дурсамж бүтээж исэн гой дурсамжаасаа яриач ээ. Дурсаач ээ гэдэг ингээд төсөж байгаамаа. За. Би болохоор одоо өнгөрсөн хоёр уулчныхаа бол залуу уулчин Пүрүс өнгө тань цагаан пүүжэ гэж дууддаг. Тэгээд одоо хамт өнгөрүүлсэн дурсамж гэх юм бол анх намайг яг асралт гарчаад яг одоо ууланд хоббитой болж байхад хамт нэг баг болоод нэг олсонд ороод хүүтний оргил руугаа гарч исэн. Яг миний амьдралтаа гарч исэн яг хоёр дахь уул байсан юм уу. Тэгээд яг дэше оргилдож гарчаа бид нэр бууж ирж байхад надад нөгөө нэг карбина бэлгэлж исэн. Яг өөрийнхөө карбиныг надад бэлгэлээ. Тэгээд би тэрийг одоо хүртэл одоо хадгалж явдаг. Тэгээд нэг тийм л дурсамж байна да. Тэгээд ер нь өөр зөндөө ч гэсэн уул руу хамт гарсан. За маш их баярлалаа. Баярлалаа. За. Сайн байна уу? Намайг Цолмон гэдэг. Би болохоор хоёр уулчтай яаж танилцсан бэ гэхээр мөсөн давирлалт болон спорт давирлалтын одоо тэмцээн зохион байгуулах явцдаа манай хоёр их тусч ялангуяа өсгөө ахтаа бол илүү дотно гэх юм уу. Манай мөсөн давирлалтын спортыг өөрөө одоо маш их үлгэр дуурайл үзүүлэн өөрийгөө ямар их хүч чадалтай вэ гэдгээ бусдад ингээ залууч одод сурталчилсан. Тэгээд тэмцээнд одоо орох болгондоо ингээд амжилтаа ахиулаад явж байсан. Тэгээд бид нар сүүлд үндэсний цэцэрлэг төрөлөнд мөсөн хан барихад бол манай тэмцээн төрөлд хороод бол маш их тусалсан. Тэгээд эх хичээл хэдүүлээ энийг ханаа бүр 15 м болгож барих хэрэгтэй юм байна гэд хийх ажил зөндөө байгаа шүү гэд. Сүүлд болохоор бидэд пүүжигийн талаар ярих юм бол бид нэр спорт авиралтын хан боёо клайм партнер дээр маш их тусалсан. Манай заалны ханы барьцуудыг хамгийн түрүүнд хийж тусалсан хүмүүсийн нэг. Тийм болохоор хоёр уулчтай өнөөдөр би сэтгэлээ гаргаад тэгээд ингээ мод тарих гээд ирсэн байгаа. За баярлалаа. За хүрэлцэн ирсэнд баярлалаа. Явган алхалтын клубийнхан байна Тийм Монголын явган алхалтын холбоо Баян зүрх дүүргийн явган алхалтын холбооныхан одоо бид нар энэ үйлсэд нэгдээд 6 нөх огчуу бид сая 6 нөх. Тэгээ 6 нөх угаад тэнд бас манайхан бас нийтдээ тэр хэдтэй нийлээд 12 мод ухлаа. Тэгээд энэ мод тарина гэдэг чинь өөрөө угаасаа нэгээс буян болно. Тэгээд хоёр одоо талигаачийнхаа одоо гэгээн дурсаад зориулаад энэ сайхан үйл хэрэгтэй орж байгаа учраас бид нар сэтгэл зүрхээрээ ингээд хүрэлцэн ирсэн юм аа. Нэгдэж байгаамаа. За маш их баярлалаа.